Чагаах нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт үргэлж эхнэрийн зөв тоглолтоо хүргэж байгаа найзууд төслийн хамтал үлцэрж байна. Тэгээд орцогчтойгоо танилцъя. Үргэлж эхнэрийн зөв шүү. За эхний суудал дээр Монгол улсын гавьяач жүжигчин Баттулга буюу Агло. Yes. Багийн гишүүн Нимханд, жүжигчин Нимханд. Монгол улсын гавьяач жүжигчин Ариун болд буюу Боё. Жүжигчин Чимэцээ. Ямар нэг үйлдэлээр манайхаа ямар нэг үйлдэл шүү. Жүжигчин Чока. За алга ташид яасан бэ? Яасан сул байна тий. Нэг үйлдэл дөөрөхгүй. Жүжигчин Бүжинлам. Хойтлогнээс жүжигчин Отхон Тунгалаг. Жүжигчин Ган Зориг буюу Гана. Жүжигчин Оюун Чимэг. Жүжигчин Оюун Чимэг. Жүжигчин Алтан гэрэл нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна гэж. За хамгийн их алга ташлтан Алтан гэрэл байлаа гэж. За тэгэхээр найзууд төсөл маань одоо хэрэгжээд 3 дахь төсөл маань одоо хэрэгжиж чинь гэж ойлгож байгаа. Эхнийх бол найзууд гэд нэртэй байсан. Хоёр дахь нь сая намар тоглолтоо та бүхэнд хүргэсэн. Яг түмэн шиг гэд тоглолт байсан байгаа. За одоо бол Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд үргэлж эхнэрийн зөв тоглолтоо үзэж та бүхэнд 19 цагаас та бүхэнд хүргэж байгаа. Тэгэхээр тоглолтын талаар бас ярьж өгч хэдэн минутын материалчтай тий. Ер нь өмнөх тоглолтуудаас ямар онцлогтой тоглолт болж байна. За. Яхоо боё. Хаашаараа суучваач. Зурагт үз. За тэгээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд тоглолт бол сайхан үргэлжилж байна. Тэгээд энэ удаагийн тоглолт үргэлж эхнэрийн зөв гэдэг нэртэйгээ тоглогдож байна. Тэгээд уран бүтээлчд маань сайхан шинэ бүтээлээр ард түмэндээ бэлэг барьсан, ард түмний сайхан халуун алга ташлалт үргэлж биднийг ивэж хайрлсан ийм сайхан тоглолтууд одоо үйлдвэрчний эвлийн соёлын төв ордон дээр үргэлжилж байна. Тэгээд тоглолт 6 номероос бүрдэж байна. Тэгээд 2 цаг 15 минутын метражтай. Тэгээд нэгэд бид нар билетэн дээр Inedmi Entertainment гэж бичсэн учраас бид нар та бүхнийг инээдээр, наргаан, цингэнээр шин соргог бүтээлээр та бүхэндээ найзууд бэлэг барьж байна. Бэлэг барьж байна. Чак хак нэвтрүүлэгт орж байна. Сайхан байна. Тэгээ манай тоглолтын баг хамт болон энэхүү сайхан нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Тэгээ манай тоглолт 11 сарын сүүл 12 сарын их хүртэл тоглоно. Тэгээ тоглолт маань үнэхээр олон түмний алга ташлалтанд ор сайхан болж байна. Тэгээд Монголын ер нь оршин урлагийн жүжигчид гэдэг бол өөрсдөө бол бас тэр тусмаа телевизийн нэвтрүүлгүүдийн цэнгээд нэвтрүүлгүүдэд их ороход бол үзэгч түмэн их дуртай байдаг. Тэгээ бид нар хамтарч ажилладаг ТV5 телевизийн энэхүү хөгжөөн цэнгээд нэвтрүүлэгт хүрэлцэн ирлээ. Манай тоглолт үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд үргэлжилж байгаа. Тэгээд сайхан байна. Хүрэлцэрж үзээрэй. За тэр нэвтрүүлгийн ивент төгсчээр Монфрешийн бяцхан доктор ивент тэгж байгаа. Тэр та бүхний өмнө бяцхан докторыг тавьсан байгаа. За тэгэхээр Чакаг нэвтрүүлэг өнөөдөр бол манай уран бүтээлчд хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан нэг үе өөрчлөөд болсон явдлыг бас оруулж ирж байгаа. Эхний үе бол болсон явдал байгаа. Дараагийн үе бол зураг таах, хоёр дахь үе маань амны хайрцаг унших буюу үг таах хэсгээс бүрдэж байгаа. За мэдээж эхний 3 үе дээрээс одоо оноогоороо хамгийн илт давуу байсан нэг баг маань хоорондоо өрсөлдөх асуулт хариултын үеэс бүрдэж байгаа. Ингээд эхний үед орцгоё. Босон явдал үе дээр бол манай хошоо урлагийнхан маань хүрэлцэн ирсэн болохоор өөртөө тохиолдсон бас хөгжилтэй явдлуудаас бас үзэгч түмэндээ ярьж бас хөгжөөгөөч гэж хүссэн байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд танаас эхлэе те. Дими суудал дээр сууж те. Өмнө болж одоо тоглолтын явц донд болж исэн хөгжилтэй явдал ч юм уу те. Аа. Хүнээс сонссон ч юм уу те. Тийм үү. Тэгээ уран бүтээлч бид нар тохиолдог зүйл бол тайзан дээр голцоо их хугацааг өнгөрөөх юм. Сургуулалт тэгэл хамт голцоо бөөнөрөө. Тэгэл хамт олонны бүтээл учраас би нэг тайзан дээр болсон явдал ярил л да. За, алийг нь ярих вэ гэж. За. Ханаас нэхлэх үү гэж те? Бид нар боёо би
амби CBD-дэг тоглолтын дээр шампансыг задалдаг хэсэг байдаг байхгүй. За. Тэгэж бас их залуу байж тээ. Залуу тэгээд шинэ жил ихт өгцөө. Өдөр болгоо айгүй гоё шампансыг задалдаг. Российский билүү, советский билүү тийм. Советский багс тий. Задлаад нэг удаа гэсэн чинь задрахгүй тэрнээс айгүй гоё ингэж оргилж бодох хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь нэг удаа задлах гэдэг айсыг задалдаг байхгүй. Тэгсэн чинь биш амби бид гурав ээлжлээ задалдаг. Тэгсэн нэг өдөр айсыг маань аваад амаараа ингэж задлахгүй нөгөө нэг юу үүрийг аваад амаараа ингэж бид гурван талаас нь хөөе болохгүй шүү гэ. Хоолыг нэвт буудсан шүү дээ. Тэгээ шүү дээ тий. Нөгөө айсыг маань бүр нөгөө тоглолтонд ягаад тоглолтод бодоод хөргий яасан задардаггүй шаарваа гэж нэг ингээ хэрэг харсан шээ. Нөгөө бүглэгч авандаа хийсэн. Гэт гурван талаас нь тэгж авч ирсэн тийм төгөөд зэрэгдэл бол ингэдэг л байх гэж харсан байх л да. Угул нь тэгж дайрдаггүй байхгүй юу. Зүгээр подкаст онгоолгоод тэгэл ингээд болцдог юм. Тэгж нэг хөгжилтэй явдал болж ирсэн. За. Таны хувьд болцсон уу? За би болчлоо. За дараагийн. Их гоё хөгжилтэй. Аюултай. Энийгээ жоохон дэмжиж өгчих хэрэгтэй байна шүү дээ. Тэр юу ярьж та нар тухайн үед амар хөгжилтэй. Одоо хөгжилтэй болгоод яг хамгийн бол аюултай бол Хөгжилтэй явдал гэж байгаа шүү дээ. За. Магадгүй зөндөө олон хөгжилтэй явдлууд байгаа бах та. Ярьсаар байгаа зүйлтэй яриаггүй. ярингууд нөгөө өөр телевиз үзэж байгаа энийг л яриад байгаа. Тэгж бодож магадгүй гэж. Түүнээс бол одоо ярьж байгаа. ер нь яг надад бол яг 59 хөгжилтэй явдал. Энэ насанд 59 одоо яг 57 тохиол ярьлаа. Одоо хоёр телевизээр ярих дуусчих гэдэг. За таны хувьд За Хөгжилтэй явдал тохиол. Андаа анцтай явдал бол түүндээ. нөгөө анх 2010 онд соёлын урлагийн сургуулийн 4-р курст орох жилдээ би шинэ продакшнд дадлагаар орж исэн. Яг тэр хамгийн анх тайзан дээр гарч исэн үе л дээ. Тэгээд нэг сүүлийн пароди хэсгээр би нэг баясгалан болчоод би баясгалан голоодрий гэж нэг текст хэлчихэд цаашгаа клуз руу гүйж ордог. Яг тэрэн дээр би нэг тайзан дээр айгу муухай унж исэн. Боёо гарч ирээд мэдөө жоохон мэдрэмжтэй гэж хэлчихсэн. Тэг тайзан дээр няр хэтлэн хэлчихсэн. Тэгээ гарч ирсэн чи үзэгчд амар алга ташчихсан. Тэг төрхий амт намайг нөгөө хөрхөдөө тайзан дээр унсан гэд нэг бодоод алга ташчихсан юм шиг байлаа. Тэр л Гэж бити унжаагаараа гэдэг алга ташчихсан. Тэр ёстой матагддгөө хөгжилтэй. Ёстой наач хөгжилтэй ямар гоё. нэг баг болж байгаа хөгжилтэй хүн бас манай ширээ гүйц хөгжилтэй. За жүжигчин боёо. За энэ эдний ширээний хөгжилтэй бол амар хөгжилтэй явдлууд байна шүү. Дөнгөж саяны хөгжилтэй явдал бас таад анзаараг баг. Сая манай Чакагийн операторууд ингээд хүмүүсийг танилцуулсан шүү дээ. Чи бүжээгээс эхлээл жүжигчин бүжээ гэсэн айгу удаан барьсан бохоггүй. Царайлаг хүний ч жоохон удаан барьдсан шүү дээ. Тэгээд оо гэдэр яриад жоохон удаан бариад жүжигчин отгон нунглог оо хийгээд ганцаа дээр айгу хурдан өнгөрсөн шүү. Тэгэхээр би одоо цаашаа хурдлах юм болоо гэж оюунаа дээр амар удсан шүү дээ. Тэгэхээр сая тэрүүхэн нэг хөгжилтэй явдлаа. Бас тэрэн шиг над дээр бас айгу хурдан өнгөрсөн л дээ. За тэгээд дараагийн хөгжилтэй юм яриа саяных их гоё гоцтой хөгжилтэй. Дараа ярихад за дараагийн хөгжилтэй бол манай нэг найз байт юм а одоо нэрийг хэлээ яах вэ. Тэгээд манай найз анх удаа нэг юм саунд орсон гэсэн. Тэр саунд нэг тийм олигтой саунд биш байсан юм байна л да чаавас. Тэгээ нэг жижигхэн саунд. Тэгээ яваад орсон чи амьдралд анх удаа саунд орс хөдөө аймагт уурын баан гэж бичсэн байсан гэсэн. Өөрөө суманд байж байгаад аймагт ирээд уурын баан юм баг гэл яваал орсон чи тэрийн саунд гэх уурын баан гэж бичсэн. Тэгэл ороод орсон чинь нэг мүзирхүү модон өрөө байсан гэсэн. Энэ сонин модон жоохон халуун дөрөө байна тэгэл дотор нь ороо сууж чинь хідэн чулуу бахаар энэ одоо мүзийн чулуу юм болов гэд хөлөө өргөсөн ч гэсэн бисгээл явцсан гэсэн. Тэгэл хөлөнд ор нэлээд том цэврүү үүссэн юм байна л. Тэгэл ямар балаа халуун чулуу вэ гэл. Яг уураа шахахгүй байгаа юм бол гэл. Хөөе уураа шахаач гэж чинь. Чи наад чулуу руугаа наад усаа цацаач гэл нэг цаанаас нэг авгаад гисэн гэсэн. Тэгэхээр нөгөө юм баг жижигхэн нэг шанаг том савдаа усаахаар нөгөө чулууных хажууд зогсож байгаа бүх усаа цацсан гэсэн тэрлээ. Гинт халуун уур зохиол нөгөөд чинь сандарсан нүү ингэсэн чил энүүгээр нь баг түлэг шиг болсон гэсэн.
Тэгээд гарч гүүгээл үүдээрээ нүцгэн гараагүй үсэн. Сандарсан чи үүдэн дээр нь хүмүүс сууж яхад нь эцсэндээ буцаж гүүхтээ хаалганд ингэ толгоогоо дундуураа зохиод манарч ухаан алдаж унаад эцсийн хүн чи нэг сэр чи нүцгэн хүмүүсийн дунд массаж хийлгцэн байж гэсэн хүмүүс ингээд сэргээх гээд байж байсан. За энэ бол амар хөвгөлтэй явлаа. Амар. За хөгжилтэй нэлээ. Нэг хүнд бол маш олон төрлийн хөгжилтэй явуулах гэсэн юм тий. Тэгээ би бас дархан тоглож байгаа. Дарханы нөгөө юм хяналтын юм газар тавьдаг диффузер байдаг аахгүй юу? Тэрийг би ерөөсөө анзаарч хараагүй. Тэгээ харангууд номероо хийчихэл дуусаад үзэгдэл хооронд хуцаа солих гээд гүүж чи нөгөө диффузерэндээ хөлөөрөө саваад агаар бүтэн эргээд цаана харангууд пин гэдээ бас микро нээлттэйс явуулж чаддаг юм байна чи. Яадаг тийш үзэгч сонсох гэдэг. Тэр зовлон саяхан үзсэн бохоо. Сайн манайхан очиж тоглосон шүү дээ. Яг тоглоод би гоцоос олго тэр диффузер байгааг мэдээд нөгөө талаар нь гүйжиж ин чоука тэр диффузер дээр агаар тэгээд яг минийгээд питгээд ус. Тэгснэ бас дуурахгүй. Чимцээд тохиолц явуулаас яриаш. Чи яхихаараа сахих гоё юм унгаач юу? Тий багийнхан байж нэнийгээ бас дэмжээд хажинаас нь тий. Хаяа яран дээр далханд явж байгаа тийм хийн дээр битүү өрөөрөө орсон. Нэг энэ юуны тайсны хажуудлын нэг өрөөрөө амар ингээл бүгд орсон чинь битүү өрөөнд орсон. Тэгээ буцаад дараагийн номер орох гэсэн чинь битүү өрөөнд орсон юм тайзаар дамжаад гаралтай шигэд бөө юм болсон гэдгээс хийн тэгж орсон. Нэг чинь юу сууж та. Болсон явдаа яриад байгаа. Эрдэнэтэд байхгүй юу? Эрдэнэтэд тэр нэг цаатал руу ордог нэг битүүрөө гэдэг тэр лөө нэг чочтой байдаг байхгүй юу? Баяртай гэж ийшээ бол тэндээ тэгээд тоглолт дууссан байгаа. Ингэ солигддаг өрөө байх. Цаашаа уг нь чочтой цаатах нь үүжлэг төгсцсөн. Тэгээд хувцас солих аргагүй ахгүй тэнд ганцаар тэнд үнэхээр ганцаарлын зовлон гэдлээ тэнд байгаад л охос өөр аргагүй байхгүй. Хэрвээ эргэж гарвал тэр говцтойгоо гарна. Хэрвээ за баяртай хол явлаа гэж явсан бо тэгээд бас манай нэг за би миний харийг итгэрлээ. За чимцээ. Дараа нь гээ надад ч нэг сүртэй. Би нэг юм уушаад хөтлөө нээсэн. Тэгээ надад л инээтэй санагдсан бөө юм. Нөө өглөөд өөрөө хөтлөө нээлттэй гэдэг. ядаж нэг идэж гэж. Юу өглөө нөгөө гэдэг чинь байрныгаа нөгөө сүү авраа гэж өрлөөд өгдөө шүү дээ. Тэгсэн чинь маань нэг найз ээжтэйгээ хамт өглөөд хүмүүсийнхээ юмыг цуглуулчаад явж исэн чинь нөгөө хүн л өглөө олгоо явдаг юм л да. Сүү авраа гэж багхаа ээж нь хажуунаас нь сайн байна уу гэдгсэн чинь нөгөөдөг чинь сайн байна уу гэснээр цаашаага сайн байна уу гэсэн. Цөөрэ шиг юм болсон юм байна л да тий. Өөргөө нөө рефлексээр гэдэг яваад байгаа. Тэрийг би нөгөө шиг шөнө 3 цаг дуусчлаа нулимсаа гарчлаа юмээс. За тэгэхээр чимцээгийн манай нэг найзын хүүхэд цонгон доор нөгөө дандаа бөмбөр 4 зам гэж орилоод байд юм байна л нэг давхар микроны жолоочлол нэг хэсэг орилдог байсан тий. Хүүхэд нь хоёр нь ой гарантай хил дөрөхтэй бөмбөр гэсэн. Бөмбөр 4 зам гэдэг орсон гэсэн. За манайх ч суурлаа да. хоёр талаг бол нэлээд хөгжилтэй юм ярьлаа тий. За чока. Тэгээ ерөөс миний санаанаас гардаг юм аа. 13 онд ч тийм 2 дугаар курс дөрөд дөнгөж соёл олимпик сургууль дөрөд. Бас халтуур хийнэ. Тэгээ жоохон бэрхүү болохоор өвлийн өвгөн ихийн. Тэгээд нэг ах хүү ирээл над руу манай хүүхд ороод бэлэг үүдгэж модерн амац сургууль яаж хөдөл. Тэгээд хувцас хүмүүс жаваад гарлаа асахад зүгэл. Тэгээд ахтаа уулзаал бэлэг аваад ороод үгээлэл явдаг хгүй. Сайн байцгаана уу хүүхдүүдээ гэл. Тэгээд айгүй ингээд үгээлэл явж ирсэн чинь нөгөө нэг хүүхд нь гүйжснэ. Миний сахалнаас татснаа. Өш аав. Энийг хитний өрөөр авчих юм уу? Тэгсэн чи би ингээд бүр ингээд дүлээрцэн ингээд 3 настай хөвгт шүү дээ ингээд. Би ингээд ямар ч үг байхгүй. Тэгээ ингээд сахлаа ингээд буцаж аваад байгаа ингээд яг үүдэр ингээд гараа явжсэн. Тэрийг одоо шинжил төхөөдрөөр ерөөсөө мартдаг. Тийм нэг хөвгөлтэй тохиолч ичээлээ надад. За жоохон алга ташаад бас эндээ бас сайхан дэмжээд өгчээлээ танах те. За. Бүжээ. За. Зэмтгүй би одоо өөрөө л хөгжилтэй л гэж боддоо ш дараад тэгээд Манай багийн бодлоо. би нөгөө нэг сургуулаа дөнгөж төгсөөл шинэ үед продакшнд анх ороод тэгэл анх мигтэй харьцаж сураал тэгээ нэг номерт эхлүүлдэг байсан. Тэгээд сүрэл тах Огигч хоёр тайзан дээр яг төгсгөлийн уянгийн хэсэг явдаг байхгүй юу? Тэгсэн чинь би мигээ ингэ шалгаж байгаа царай. Үгүй нэг надад сонсогдохгүй гол нь. Тэгээд тийм нэг уянга яваад байгаа байхгүй юу?
Нэг үлээгээд тэгэл үлээгээд арай гэж нэг сонсохоор за ажиллаж чинь гэж бодчиход. Тэгсэн чинь тэр нэг 2 3 өдөр тэгж явсан байхгүй юу? Тэгээ 3 дахь өдөр нь арай мохоо хэтрүүлсэн юм шиг юм бүр гээд тэгсэн чинь сүрэлт хоорж ирсэн намайг амар загнаад тэр ерөөсөө санаанаас гардаг. Нэг гэж 1 2 3 4 гэж шалгах чинь шүү дээ. Үлээж чаддаг шүү дээ. Одоо үлээж чаддаг. Сайн оригинал тэр дэвид зав юм дибик үлээгээл л. Эндээс бойлгээд ингэсэн байна. За тун тоглог. Би нэг удаа гэж. За угаасаа тоглолтын дээр л айгүйх тийм хөгжилтэй юм тохиолддог. Тэгээд баррикадаар явчихсан маа сүрэлт ах хөтөө өрлөө. Тайзан дээр ингээл яг хосоолоод бүжиглээд хараа ямар гоё хоёлаа ресторан ямар гоё ресторан бай суу гэл эргээл гэж миний дүүб суугаад энэ үлдсэн. Эргээл явсан очиод авах хэцүү байг. Урд яг ингээд тайзны гол миний дүүб л ингээд үлдсэн. Очоод зэрэг л инээгээд юм гүйж очоо өмсөлтэй байна ш. Тэгээд байжгаад очиж авч өмссөн ш. Тэгээ бас сая энэ тоглолтын дээр бас нэг тайзан дээр би нөө уцтай гардаг байхгүй. Тэгээ тайзны бүтэн номер явж байгаа голд уцаар ярьдаг. Чи уцаа мартцсан. Тэгэл яг ингэж хөвтөж жаад босоод яана гэдэг тайзан дээр байгаа нөө ширээрээ гүйсэн чи уцаа тавих марцсан. Тэр оронд гүйж байгаа л яах вэ гэж бодож шүү гараа. Байна уу гэж шүү гараар оцсон. За үсэрэг. Үсэрээ хасар. Шууд гараараа уцгээд ингээд гараас. За Тим сайхан өгжилтэй юмуд байна. за манай дараагийн гана. Гана. Өөрөө л айгүй хийнэ. Тэр чигрээ хөгж. За нэг өөр. За анх бас нөө хошуурлаг гэдэг энэ зүйлтэй холбогдол. Тэгээд микрофонтой харьцаж чадахгүй анх. Тэгээ нэг өдөр микрофон олдохгүй яг тайзан дээр гарах гэсэн чинь бас нөгөө нэг яг нэг үеийнгийн нэг 2 3 залуутай хамт гардаг. Тэгээ ингэсэн чинь микрофонг олчтой нэг өдөр. Тэгээд ярих гэсэн чинь бараах хөлөө надтай харьцдаг гэсэн үг байхгүй. Тэгээ ингээ бараах надтай юм ярих гад юм асуусан чинь надад микрофон байхгүй юм чинь. Тэгээ ингээ банцлаа хурдаас ингэдэг байхгүй. Хэлгүй шиг. Тэгсэн чи бараах инээгээл юм яриад за гэж орс. Тэгээд тоглолт дуусаад гараа явж исэн чинь нэг 2 имээ зүрчээсэн. Оо энэ нөгөө нэг хэлгүй гэдсэн чи энэ үг чи ярьдсан байж тээ. Уусаа яг нөгөө нэг гарч байгаа ганц юмд болохоор яг ганц номер дээр гарч ирсэн. Тэр номер дээр ингээ ярьчихгүй юу. Тэгсэн чи юм яриад ярьсан. Тий хэлгүй. Ямар хэлсэн. За дараагийн онцгч оюун чимэг. Бас нэг тоглолтын дээр болж ирсэн нэг инээдтэй юм л ярьчих. Миний хувьд инээдтэй. Ингэдэг байхгүй. Бид нар нэг тоглолт хийгээд байжсэн. Заавал нэрийг хэлээд явах. Удсан чинь манай нэг 2 жүжигчин гараад тоглож идэг байхгүй. Тэгэл тэр хэсэг амар ингээл үнсэлцдэг хэсэг ингээл үнсэлцээл ингээ байжсэн чи тог тасарчдаг байхгүй. Тэгэл яг тог тасарчаал ингээл нэг баг 10 20 минутын дараа ирсэн юм аа. Тэгсэн чинь ирээл ясан чи яг тэр хэсгээс л эхлэх хэстэй юм чи нөгөө 2 жүжигчин чи ингээл тэрвэрлдэл хүнсэлтэл үжсэн чи үзэгчдээс өө ямар удаан хүнсэлт юм бэ гэх. За тэнгэр. За тэгээд нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүстээ бас орой мэдээ хүргье. Тэгээд бүжигтэй явдаг гэвэл одоо сая найзууд нэг тоглолтод бас бид нар юу яасан л та. Америк явсан. Бодолгүй хэлчихэж. Шилээ олмаад байгаа. За тий. Америк явж тоглосон байхгүй. Тэгээ Америк яваад яг Америкийн хэлээр орох гэсэн чинь бас их хөгжилтэй байл болсон л да. Тий. Тэгсэн нөгөө ингээ штаб дарддаг нэг юм хүн ингээл Шалгагчтай. тий паспортыг аваад ингээл яадаг. Тэгсэн чинь манайхаа ингээ бөөнөр ингээ орсон чинь аглоорих болохоор хаанах вэ гэл тэгээ асуусан байхгүй. Тэгсэн чинь та Мексико гэл аглоорих. Тэгсэн чинь намайг тэгсэн чинь та Хавай юу гэл тэгдэг байхгүй. Тэгсэн чинь ганцаа боёо хоёрыг болсон хаанах гэлээ. Чайна. Тэгсэн чинь манай
бүсгүйчүүдийг болсон чинь солонгос уу гэдэг. За болсон явдлын үе дээр бол ямар нэгэн оноо өгөхгүй гэж байгаа. Тэгэхээр зэрэг манай оролцогч маань бүгдээрээ бас огшин урлагийн нэртэй том мастерууд байгаа болохоор ч бас хөгжилтэй юм шиг бас яриулъя гэж бодсон байгаа. Тэгэхээр хоёр дахь үе болох зураг таах хэсэгт орцгоё. Зураг таах хэсэг эхлэж байна. Эхний баг гарч ирээд байна. За тэгэхээр манай аглуу бах маань зураг зурж нэм ханд одоо явахтай содол дээр суугаад таах хэрэгтэй байгаа тийм. 1 минутын хугацаанд өгөгдсөн 2 зургийг амжилттай тааж бас зурж чадсанаар багтай 2 оноо авах боломжтой. 4 оноо авах боломжтой. Нэг зурганд 2 оноо гэсэн. Тэгэхээр янз бүрийн зургнууд зурулдаг. Өмнө хэрвээ харж байсан бол ер нь ямар төрлийн зураг ирээсэй гэж бодож байна. Оо хамаагүй. 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 Имондын үед одоо найзууд төсөлтэй хамрагдаад тий шинэ үед ороод хэр удаж байна. Найзууд төсөлтөөр яг найзууд төслөөс эхэлж байна. Эхэлж байна. Тий. Яг анх одоо шуурлаг төгөл тавьсан юм тий. Нилээн дэх үеийн л одоо нөгөө нэг цэнхэр дэлгэцэн дээр гээл. За тэгээд би ч одоо 97 оноос 96 оноос байна уу? 1996. Тэгээд тайзан дээр оюутан байхаас эхлүүлэл шуурлагын тайзанд шуурлагын продакшнуудад төрүүлж ирсэн дээ. Хамгийн анхны одоо тоглох гарах номер маань анх гарч ирсэн номер ямар номер вэ? Сумын клуб гээд. Сумын клуб. Тий. Инэдмийн түүц гэж байлаа тухайд. Инэдмийн түүцийн Сумын клуб гэдэг номерт орж илаа. Одоо X түүц болсон. Тий. За тэгэхээр ер нь бол бүсгүйгээ тогтоо санал дээр суулгасан байгаа. Таныг бол бас намайг суугаасаа гэж бодож байгаа хүмүүс бол нэлээд олон үдчихсэн баг. За хариуцлагыг би даа гэж бодож байна. Би даа тий. Тог ер нь баг байгаа. Бүсгүйдээ бас тогийг яриа багсаж өгсөн байгаа. За ингээд эхний багтаа бүгдээрээ амжилт хүсье. За. Цаг явлаа. За 60 секундын хугацаанд өгсөн Ам урууд хамар. Биш. Хүн байж тээ. Оо арслан байж тээ. Эрүүс байж тээ. Хаваа гарах. Симба. Сарифт. Босод орсон нь таа. Оо, луу байж тээ. Луу байж тээ. Дараахан бүрдэж. Дараахан бүрдэж. За. Цаг явсарван. За чи хамар юм уу хайш юм бэ? Шээ. Аалц юм уу юу юм? Цаг явсарван. Үхэр хүн аалц. Сараас юм бэ? Хүү юм бэ шүү? Оо, Spider-Man. Шүү чичгүй. Анаас ямар ч аваа гарахгүй зурж байгаа юм. Энэ хар байх ёстой шүү. Суугараа. Энэ хандаа суугараа. Энэ хандаа. За яж гараа. Хүүхэд. Памперстай хүүхэд. Дөгчөө памперс. Памперс. Биш биш. Юу. Ой, сумаа. Яаж бэ? Таач. Эхний зураг болол энд юу байлаа? Суу байсан бичиж тий. болохгүй юм чи. Дуу байсан байгаа. Энд бол сум бол ойлгомжтой байсан байна. Уг нь бол тий. Энд бол ингээд гэж үдлээ хийж болохгүй. ер нь сум байсан ба таны үед юу гэж таагаадсан юм бэ? Памперстай Памперстай хүүхэд. Памперс гэл дөхүүлээд ингэж памперс юу мауши сумоо гэл явчих байх. Сум үздэг юм бол тий. Энд бол бас нэгэн арслан заан юу Сумаа болж. таасан л та. тий сүүл таалал тий цаг дуусны дараа. Хэдэн секунд өнгөрсөн байсан бэ? Чи Сая бол нэгэн Удаан зурчих. тог ямар вэ? гээ харин. Тог ямар вэ? Тагоо амар л шүү. Төсөөлжсэнээс ямар вэ? Төсөөлжсэнээс аргайгүй. Гайгүй байгаа. За ингээд дараагийн багийг тайснаа ирж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт үргэлж ихрийн зөв тоглолтын орон бүтээлч тоглолтыг оролцож байгаа. За ингээд хоёр дахь баг гарч ирээд байна. За Бой ахыгаа тогтоо санд дээр суулгацсан би хадаатай хийж байна. Уг нь өгзөг хадах хэрэгтэй л дээ. Ийм бол Тогч ирнэ. Доороос дэш явж энэ ухамсарт ирээд босъё гэдэг сэтэл төрнө шүү дээ. За Би охиноо суулгахсангүй. За чимэг муу зурдгийг гинэ гэдэг яг өнгөрсөн. За чимэгцгийн хувьд бол хоёр дахь тоглолтын дээрээс орсон ч тийм. Тийм. Зүг. Яг Яг тэр шиг. шиг. Яг тэр шиг шавндарсан. За тэр тогтоо санд дээр сууж байгаа хүмүүс бол нэлээд бас айлттай байдаг болохоор Монфрешийн энэ хөө бяцхан докторыг уугаад сууж байгаарай. Сая бас ууж үзсэн
хэр байна? Шингийн эмчтэйгээ бас тогонд их хитвчтэй юм да. Уусгүйгээ жоох юм. шүү. Гоё сайхан байна. Тогон чихгүй. За ингээд чимцээ. Яагаад хаагаад санагдаж байна? Би нахта нөгөө зураг сайжирдаг хэлдэг. Тэгээ манай боёо хол бас эмхтэй хүнийг бас тогтоо санагдаж Ахмад бас намайг хүндгээд тийм ээ. Бас зүгээр ихтэй ер нь доороос бас юм чочроо авч зүгээр шүү дээ. Тэгээ бас нэг юм ялгаа байна шүү. Таны хувьд бол Физик имчилгээ. Яа, яг ингэ сайн доор хийж байгаа юм гэж яг юм физик имчилгээ нэг шиг юм хоёр шар төмрөөд юм дээ. Тавтгаа төмөр. Тийм байна. За өөр. За тэгэхээр шалсан бах болох нь уу, юу болох нь уу? саяын өгсөн хоёр зургийг үзээд ер нь таахаар байна уу та? Аа? Чисээ тэнд өстө юм уу бүр эцвэргцэн үгүй. Үгүй. Хөлрөөд эргүүлээд. Гэтэ бас ингээд айгаад хүлрэх юм бол доороос нь бас хүчтэй зөхөх гайгүй хүчтэй байна. зогч магадгүй. Бэлэн бэлээ. Сая эхний хоёр зураг ямар байсан бэ? Амархан байсан. Амархан бэлээ. Суумо луу хоёр бол амархан. Ойлгомжтой байсан тийм. Сууж байгаа хүний үед бол тэнд тог авахгүй. Нэг нь тэнгэрийн хүчтэй, нэг нь газрын хүчтэй амархан. Тэнд одоо тог авахгүйгээр ингээд суугаад одоо хариулаад сууж байгаа хүний үед бол арай амар байдаг л да. Яг тогтоо ингээд буудан дээр суухаар бас хүмүүст бас ингээд орж гараал тий. Санаа оноо өөрчлөгддөг. За манай чимцээ маань одоо зураг гэж байгаа. Ингээд хоёр дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд манай чимцээ маань Ямар олон бөөрн кийм тий. Жимс гүзэлцээ. Усан үзэм. Yes. Усан үзэм. за ихний зураг амархан байсан байна. Усан үзэн байсан байна. Хүн эмээ эмэгтэй Цаг явсаар байгаа. ус хаг Айнаас хаг гоёл чимэглээд усны зүйлд даруулах дурдан No. тийм нөө усны малгай толгой арай өөр юм. Хариг мэрэг юм. харин тийм За цагаас орсон байна. Цагаас орсон байгаа шүү. ус дагц дух юу вэ дагц дух магна толгой хуух ус хаг юу вэ ус Өөр ус хаг хуух юу юм бэ дахиад хэлтэй цаг явсаар байна. усны ширхэг чи Эхний зураг бол усан үзэм гээд маш амархан үг байсан байна. За дараагийн зураг та бүхэн юу байсан гэж бодож байна? Тарих байсан. Тарих гээд яг ингэ тогтоо сонлоор суухаар ингэ хүн ингээд яг сэтгэж чадхаа болчдөг гэж би хэлсэн те. Хамаг оюун ухаан бол шууд тархилуугаа гинэ тоглоогоо явцдаг. Энд бол тарих байсныг одоо та түүнээс хойш дандаа гаднахын гуйх энэ төр гэж Тэгээд нүрээ зурдаг чи тэр ахгүй тэгээд ингээд байдаг чинь тэр ахгүй. Ани болгоо тарих гэдэг үг л амж орж ирсэнгүй. тог ямар вэ? бас ливгүй авч бас ливгүй авч За өмнө ер нь тогон зохиолж байгаа уу? тогон зохиулж ирсэн нэг тийм өнгөө өгдөн штэ зүгээр тогны тухай За ихнэр нь хана тог манай чидийн шатчихжээ солих хэрэгтэй байна гэсэн чинь би сольчихгүй хөрн байж байж би яваад очие гэд нөхрөнд чи яахан чи сольж өгөх юм өчгөөгүй чамайг тогон зохиулахыг чи харъя тэр шиг намаас тогон зохиулахыг харсан хүмүүс нэлээх амар зөгч шиг бас ливгүй байна. за ингээд дараагийн 3 дахь багийг тайснаа орж байна. За баярлаа. За ингээд 3 дахь баг гарч ирээд байна. За Чука маань тогтоо сандал дээр сууж бүжээ зураг зурнаа гэж байгаа тийм. За бүчгүйгээ мэдээж бас хүнлээд Рич хүнлсэн юм алга тулгчлаа л. Олгочлаа. Ер нь зураг талтаа айгүй юу? Би зурнаа зурна. Би гэхдээ Бүжээг гүчихгүй юу? гүчихгүй. Зурдаг л гэсэн л дээ манай. Өмнө тоглож хөвчсөн. Ер нь зөвхөлж байгаагүй. Ер нь бол зөвхөлж байгаа. Одоо тэгвэл зөвхөлдөхтаа бүр үгчгнээс авах нь шүү дээ, тий? Харин тэгэхээр Үгчгнээ ингээл айрсан ингээл чангараал доороос ингээл тамлуун хин нэг нь тамийн илч татаад аваа явж байгаа юм. За шалгаар ингээд нэг юм болох бай. өмнөх хоёр зураг бол гайгүй. Зургууд бол гайгүй байна уу? Зарим зургууд бол амархан, заримуд бас хэцүү зургууд байгаа. Тэгээ дээрэс нь бас хүний ур чадвараас бас шалтгаална л та тий. 1 минутын хугацаанд өгсөн 2 зургийг амжилттай зурж чадсанаар багтаа 4 оноо авах боломжтой. Ингээд 3 дахь багтаа амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд манай бүжээ ойлгомжтойгоор зурж өгөх хэрэгтэй байгаа. За бүжээгийн амнаас бол ямар ч хий гарахгүй. Зөвхөн Нуур загсчин. за ихний зураг амжилттай таасан байна. Ямар ч гурдны таач байгаа тий. Нэг хэцүү байх гэж бодсон. За харин нэг үгсийг Тайлбар байгууха. Түнс Каспер. за Каспер. маань одоо Шудам Житгэр. юу
чамд хэлээд Сүүдэр, саль. За, хонсороо бит. ус. Хүмүүс мэдэрдэггүй гэж шүү. За, чон, Манай антин, нохоо, хийвдэг. Үрсдэхгүй шүү. Оо, манухай. Хоорондоо үсгэж байгаа юм чи манай ид бас. Мөр, хон, тэмээ, ямаа, Чүхгүй. үхүр, Хараараа үнэг, үрсдэхгүй шүү. тэмээ, хон, ямаа, үхүр, Дуусч байна. үхүр, туул, шар. Яг яа. Ай. За тэгэхээр эхний зураг руу байла. Нэрээ. Ойлгомжгүй зорсон чинь загасчин гэсэн тий. Гэтэ ер нь бол гүйлгээ ухаан сайтай байна тий Чука. Уг нь бол маш олныг хэлээд. Энэ гол юм уу? Энэ бас юун тарих зураг байгаа юм болоо гэж бодсон. Энд бол эхний зураг бол тий одоо энэ дэр бол сардгийг бас зурхад бас хэцүү л дээ. Нээ сандалтай суугаар уус сэтгэлийн Сарлаг гэсэн үг байсан байгаа. Энд бол нэг үхэр. Гэтэ манай бүжээ бол тоог авахгүй юм чинь бас нэлээд 50 зурлаа л да бас тий. англиар яг гэдэг чинь. Эсэй тэгээд орсон үү? Тог ямар байна? Юу ч амар юм шүү дээ. За зураг таах үеийн 2 дахь юу лээ? 4 дахь баг тий. Зураг таах үеийн 4 дахь баг гарч ирээд байна. За манай отхон тонголог маань ганаг тогтоо санал руу суулгасан гэж байгаа тий. Ер нь зурагтаа хэр вэ? Зургатаа Нэг муу. Боо. Ганаа ягаад сайн. Гэхдээ намайг хүндлээд миний найз маань өөрөө. Тэгээ ер нь бол тог цохиулахад бас юу байл л да. Өсгөр яаж гой зурдаг байсан чинь ойлгохгүй тохиолдол тий. Гэтэ энэ чинь ер нь гоё хайрлал тийм шаардлагагүй шиг ингээд. яг нэг минутын хугацаанд бол зарим мундаг зурдаг хүний хувьд бол маш урт хугацаа л да. Тий. Гэс зураал дуусчих гэсэн үг шүү дээ. Найз нь тогон зохиолохгүй хичээнэ. Сайн өмнөх зургнууд хэр байна? Өөрчлөн. Айгу хэцүүсэн хэлж яаж зурах. Ялангуяа тэр тарих уу? Тарих Тэр миний хувьд бол асар амархан байсан. Ганаа хэр удаж байгаа вэ? 4 жил 4 жилдээ. За отоогийн 5 жил болж байна шинэ. 5 жил. Тэгэхээр ер нь хамгийн хэцүү өдөр ч тийм үү те? Тийм өдөр гэж байх байна. Хамгийн анхны гарч исэн. Хамгийн Сандраал тэгээд ингээл хамгийн хэцүү. цаг яваа. 60 секундын хугацаанд өгөгдсөн зургийг Салют. манай айгүй маш хэцүү өгснээ яс тааж байгаа юм те. За эхний зургаа таасан байна. Салют байсан байна. За Далмод. Оо, За, болсон штэ. Зөв штэ, мөн штэ. Ингээд бол. тэр заримдаа бас амархан өгнүүд байгаа гэсэн те. Сая гэхдээ энийг харах юм бол даалмод гэдээ бас харуул харах байх л те. Салют гэвэл бас харуул анхаарах юм. Сайн зурвал ингээд асуудал. Тэгээ ер нь бол тэгэл сууж байгаа хүмүүс бас гяс ингээл таах чадвартай байлаа те. Сэтгэх чадвартай гүйлгээ ухаасаа. Гэрээ яд. Энэ бол яндан байна гэдэг те. Миний зөвхөн байгаа ш. Тэгэхээр шин манай найзууд төслийнхнөөс хамгийн түрүүнд 4 оноогоо авч ядсан. Тогон цохол байна. 4 дахь баг. Байлаа. Тэгээд 5 дахь багийг тайснаа орж байна. Хамгийн сүүлийн баг маань гарч ирээд байна. Оюун чимэг алтан гэрлийг тогтоо санал руу суулгасан байгаа. За сая бол алтан гэрэл уг нь зурна гэжсэн те. Ягаад суухаар болчих вэ? Гэхдээ яг нэвтрүүлгээ бас нэгдүгээр сонирхолтой болрээ. Тэгээд би угаасаа байнга энэ дээр зураад хүмүүсээ таалгачихдаг байхгүй одоо бас өөрөө тааж үзье гэж бодлоо. Тааж үзье гэж бодсон. Өмнө тогон зохицуулсан юм чинь тий. Өмнө тогон зохицуулсан юм нэвтрүүлэг дараа. Тийм тогон нэвтрүүлэгч бүгдэнд нь орлоо шүү дээ. Орлоо шүү дээ. За энэ удаагийн тог арай өөр байж магадгүй. За. Гэтэ ихсгчээг үстэй нэглээ гээд. Мэдгүй яасан ч гэж магадгүй. Тэгэхээр Басч байна. Их басч байна. Хак чакийнх нь их басч байна. за одоо басгаар яад юу гэж. За ямар ч гэсэн бас сэтгэлээ чангалаад одоо бяцхан доктор. Уугаа сууж байгаа Монфешээс гаргаж байгаа. Бяцхан докторыг хүүхдтэй ч юм авч өгөө. Одоо бас зураг руугаа наа. За ингээд 5 дахь багтаа бүгдээ амжилт хүсье. Цаг явлаа.
За алтан гэрэл маань гяс таагаад яриад авах. Яс бэ? Яс бэ? Бүгд Юу ч хийж өгөхгүй. Юу ч хийж өгөхгүй. Ингээд тэгээд хийж өгөхгүй. Амнаас нь ямар нэг аваа гарах. юу юм бэ? Зураач бүгд. Дараагийн Бүгд дараагаа дүрслэхгүй. Дүрслэх юм бол доороос нь тог очно. Өө чи хорлооч тээ. За дараагийн зурглалгаа оръё. Цаг хастаа орох гэж шүү. За. За бүтэн суугаа гэрдээ. Шигтэй алмаац. Алмаац. За зүр таалаа. Бурхан яа. Ингээд нэг Ой юу ч хэлэхгүй. Юу ч хэлж өгөхгүй шүү. За манай 5 дахь баг маань бүр юм үзэгтэй ирсэн байна те. Үзгээр юм зураад. Юу юм бэ? Юу ч хэлж өгөхгүй. Кремл юм биш үү? Аа, наад чи юу вэ? За. Эхний зураг бол энэ ер нь та хэлж өгөөдсөн те. Тэр бол бүүгж зурчаад ингээл ийшээ ер нь бүүгж бүр заавал алмаастай байх хэрэгтэй юм. шигтэйг нь хийж байгаа. Алмаз гэр нэг иймэрхүү юмар бас төсөөлдөг Яг алмаз бөгчлөхгүй юу? Уул нь цаг нь олоог байсан зү тийм бас ойлгуулгал энэ чам шиг харагтай явчихлаа. За энэ дэр бол нэг хятадын газрын зураг шиг юм зураг яваад тий. Хятадын газрын зургаас ингээд төмөр замын ингээд шугамууд гараа явж байгаа юм шиг харагдаад байна тий. Гэсэн чи юу байлаа? Тоогс байсан юм нэ. За манай наач бол сандарсан хүн нэг нь тааж байгаа, нэг нь ягаад тогс харагдав. Аюунагийн хувьд бол энэ Тогсны зургийг бол тогсыг бол иймэрхүү маягаар хардаг юм тий. Та хоёр бол тогсыг бол ингэж хардаг юм байна. ингээд сүүлэндээ л очино байхгүй юу? Юу хийж байгаа таач байна. Тэгээд нэг амтан мантан ингээл харж байгаа тэгэл. Ерөн тэгэл цагаан засаал харцлаа шүү дээ. Сая барыг тааж явахдаа агаар дээр суусаар байгаа таардаг тийм. За ямар ч гэсэн манай 5 дахь баг маань амжилттай 4 оноогоо авч чадсан байгаа. Ямар ч ойлголцоо тийм. Дараагийн үедээ бүгдээ орцгоо. Амны хайрцаг унших үе маань эхлэж байна. Эхний суудлал дээр жүжигчин Батбулга Нэм ханд нар гарч ирээд байгаа. Эдний баг өмнөх үе дээрээс 2 оноо авсан. Одоо энэ хүү үе дээрээс 10 оноо авах хэрэгтэй. Зараа. Нүүдэлчин. Хулдаас. Нүүдэлчин. Тогнес. Стимо. Тимбо. Арт. Хандгай. Алд. Хандгай. Атса. Саяасаар байна. Дүрслэхгүй. Атаб. Хандга. Суудан. Шуудан. 2 дахь оноо. Дугуй. Ирээ. Хантаад. Дүрслэхгүй. Хатас. Дүрслэхгүй шүү гараараа дүрслэхгүй. Таблет. iPad. Цаг дуусаж байна. Чакак нэвтрүүлэг. Эхний баг маань бас амжилттайгаар 5 оноог авсан байна. Нийлбэр 7 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн 2 дахь баг болох Монгол Улсын гавьяа жүжигчин Ариун Болд Чимэцээ нар маань гарч ирээд байгаа. 2 оноо авсан байгаа. Эхний өмнөх үе дээрээс тэгэхээр 10 онооны даалгавар дээрээс 10 оноогоо авч чадсанаар 12 оноотойгоор бас ялагч болоход ойртох боломжтой. Ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Зан түг гэдэг. Шовоо. Сайн. Эхний оноо. Булаг. Сайн. Самбар. Сайн. Хөвөн. Сайн. Бомбөр. Сайн. Хүшиг. Хүшиг. Өндөр. Хүшиг.
Өсгөх. Тарваг. Даруулга. Тарваг. Саруулга. Дүрслэхгүй шүү. Дагвар. Тарваг. Даруугаар. Даруугаар гэж өөр Тарваг. дүрслэхгүй. Тарваг. Тарваг. 6 оноо. Алмас. Алмас. Сайн. Одоо байна уу? Найрамдал туслан. Хайр болгохтаа. Найрамдал туслан. Найрамдал туслан. Хайр болгохтаа. Биш ээ. Найрамдал Хайрт мэн. атси. Ацтапо. Астабоо. Ацтапо. Астабоо. Ацтапо. Ацтапо. Астай хайрхан. Ацтапо. Астабоо. Найрамдал туслан. 8 оноо. Найрамдал туслан. Цаг дуусаж байна. Найрамдал. Чакак нэвтрүүлэг. За манай хоёр дахь баг маань маш амжилттай оролцож 8 оноог авсан байна. Нийлбэр дүн бол 10 оноотойгоор одоогоор хошуучилж байна. За дараагийн баг болох Чука бүжин лам нар гарч ирээд байгаа. Хэрхэн одоо таалцахыг бүгдээ харъя. Цаг явлаа. Зүнч. 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 Чүгч. Зүнч. Зүнч. Товч. Бөөрөлдгөн. Бүрэлдэхүүн. Галуу. Халуу. Галуу. Галуу. Сэрүүлэг. Сэрүүлэг. Хитвч. 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 Бүс. Бүс. Имээл. 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 Ай, хотхон. 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 Оноо авсан байна. Хотгор. Хотхон. 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 Хотхот. Эдэм. Алим. Эдэм. 6 оноо тавьж байгаа. Дүнзэн байшин. Дүнзэн. Дүнзэн. Дүнзэн байшин. Дүнзэн байшин. Зүнч. Зүнч. Чүгч. Зүнч. Чүгч. Зүнч. Юу юм бэ? Зүнч. Хос төгс. Зүнч. Төсөөл. Зүнч. Хотхон. Хотхон. Одоо. Хотхон. Хотгот. Хотхон. Цаг явсаар байна. Йой. Хотхон. Ордоч. Хотхон. Зүнч. 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 Чүгч. Зүнч. 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 За манай Чука бүжин лам нар байна. 7 оноог авснаар нийлбэр өмнөх 2 оноотойгоо нэг 9 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Одоогийн байдлаар дээдлийн оноо бол 10 оноо байгаа. Дараагийн баг болох Отхон тунгалаг ган зэрэг нар буюу ганаа гарч ирээд байгаа. Ингээд бидний баг хэрхэн орцсон гэж харцгаа. Цаг явлаа. ертөнц. ертөнц. Чөтгөр. ертөнц. ертөнц. Хэлээч. ертөнц. ертөнц хэлээч. Зү. Айзам. Айзам. Зам. Зү. Байшин. 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 Зү. Талбай. Талбай. Бай. 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 Талбай. Олимп. 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 Өдрөө. Олимп. 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 Зү. Дугуй. 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 Цүнх. Биш ээ. Дугуй. Дүүфэл. Дугуй. Гэрэл. 6 оноо. Гэрэл. Дүрслэхгүй. Гэрэл. Гэрэл. Хоошоо суугаарай. Гэрэл. Гэрэл. Хил. Гэрэл. Тэнгэр. Биш ээ. Гэрэл. Дүрслэхгүй. Гэрэл. Дээвэр. Гэрэл. Хултаас. Утаа. Хултаас. 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 Зү. Доллар. Доор. Доллар. Дорж. Доллар. Дорож. Доллар. Гараараа дүрслэх юм бол тогооч нь. Доллар. Доо. Шар.
Шаазгаа. Суугаараа. Их суугаараа. Чакак нэвтрүүлэг. Хамгийн сүүлийн баг болох оюун чимэг алтан гэрэл нар гарч ирээд байна. Эдний баг өмнөх зураг таах үеэрээс 4 оноогоо дөрвөлнийг авч чадсан байгаа. Хэрвээ эндээс одоо 10 оноо ч юм авч чадах юм бол ялагч болох ойрч гинэ гэсэн үг. Өмнөх баг болох отхон тунгалаг ган зэрэг нар маань 4 оноонд дээрээс 8 оноог нэмж аваад 12 оноог авсан байгаа. За эдний оюун чимэг алтан гэрлийн баг 10 оноог авч чадсанаар 14 оноотойгоор ялагч болох боломжтой. Амжилт хүсье. Цаг явлаа. Сувд. Окей. Яна. Дугаар. Чуулган. Хоёр. Шуудан. Цагаасараа. Шуудан. Гүрөөс. Зурам. Хоёр оноотой. 3 оноо. Толгой. Питжак. Шуудан. Таацсан шүү дээ. Дугаар. 6 оноотой. Манай ялагчд маань тодорсон байна. За дөрөв дэх баг болох отхон тунгалаг ган зориг нар маань одоо 12 оноотойгоор ялагчаар тодорсон байна. За тэгээд ялагчдын дунд явагдах асуулт хариултын нэвтрүүл одоо үе маань эхлэж байна. Тэр 15 асуултыг миний зүгээс тавих болно. Тэгэхээр нэгнийгээр асуухад асуултаа хариултыг мэдж байгаа тохиолдолд энэхүү бөмбөгийг аваад шууд хариулах хэрэгтэй. За. Шууд аваад хариулах хэрэгтэй. Авчаад бодохгүй тий. Аха. Тэгэхээр яг бөмбөг авсан хүнд бол хариулах боломж байгаа. Оноо авах боломжтой гэсэн үг. За ойлгомжтой. Амжилт хүсье. За. Миний асуулт. Морь хэдэн чихтэй вэ? 2. Зөв хариуллаа. Эхний оноо. Хоёр дахь асуулт. Өндгөө дардгүй шүү. Өндгөө дардгүй шүү. Бүргэдэ биш ээ. Бүргэдэ биш юм байна. Өндөг дардгүй шүү. Юу ч хэлж өгөхгүй. Тогос. Юу тогос? Шоус. Өндөг дардгүй шүү. Монголд амьдардаг. Монголд бас байдаг. Тагтаа биш ээ. Юу ч хэлж өгөхгүй. Болчмор. Юу болчмор вэ? Шоу шүү дээ. Домог байдаг та нэг. Домог. Хөхөө Зөв хариуллаа. Яна маа. За хоёр дахь оноогоо авсан. Гурав дахь асуулт. Тогруу гэж хөхөө гэж зөв гэнэ. Гурав дахь асуулт. За. Монголчууд тогоонд юу дүрхийг цэрлдэг вэ? Галаач. Галаач. Дүрээ зогсчихдаг хүн бас байхгүй л байна. За юу байж болох вэ? Хурууга. Биш юм байна. Монголчууд одоо тоогооруугаа тоон тишээ мах чанжилаа гэхэд тийшээгээ юу? Хотог. За дөхүүлж шипи авч иж нэг 3 оноо авлаа. За баяр хүргээч манайхан тий. За дөрөв асуулт. Тэгэхгүй яг ингэ байгаа тах. Дөрөв дахь асуулт. Марс гэж ямар гариг хэлдэг вэ? Мэдгүй. Мэдж байгаа тохиолдолд бөмбөг авах хэрэгтэй байгаа. Марс гэж ямар Марс гариг гэж. Санчир сугар тэр биш үү? Тэргээр юм уу? Тий. Бахас биш. 50 ч юу? Тэгэл хэлээ. 70 биш ээ. Санчир сугар. Улаан нүдэн гариг гэдэг та. Улаан нүдэн. Ангараг зөв хариуллаа ёо. Ямар их шипи олж иж.
хариулж байна. За үзэгчд маань бас Цавцчихжээ. одоо яг эндээс ингээд өсөлтөө явж байгаа болохоор зарим Тэ жоох сандраад байна. Яг мэддэг мартах юм. тохиолдол байдаг хариултаа. 5 дахь асуулт аман дорхтой алтан шумуул мэд амнаас гадтай арслан бар мэд юу вэ? Арх зөв хариуллаа. Дараагийн асуулт. За манайхан дэмжиж алга ташдгүй. За дараагийн асуулт 1 см хэдэн миллиметртэй тэнцүү вэ? Йоо чи ямар 10 зөв хариуллаа. арай л хурд нөгөө. Дараагийн асуулт инээхийн хүндэтгэлийн нэр. Оо маа. Инээхийн хүндэтгэлийн нэр Инээмсэг. биш байна. За жоо хойрхон Инээхээ. инээмсэглэлийн хүндэтгэлийн нэр инээхийн. Миших. Мишель зөв хариуллаа. Мишель тий. За 3 4 2-ын аль нь баг вэ? Хоёр. Зөв хариуллаа. Дараагийн асуулт хатаасны дээд талыг юу гэдэг вэ? 5. 5 зөв хариуллаа. Дараагийн асуулт Ихтүүдээ эхлэж айгүйгүй. Ихлэр ингээ яг булаацдаг лэр заа байна. за дараагийн асуулт дэлхийн нарыг хэдэн өдөр тоордог вэ? 365. Зөв хариуллаа. 365. Дараагийн асуулт 5 кг төмөр 5 кг өд хоёрын аль нь хүнд вэ? Төмөр. Төмрөө биш байна. Тэр 5 кг төмөр болон өд хоёрын аль нь хүнд вэ? Өд. Биш байна. Тэнцүү зөв хариуллаа. Дараагийн асуулт усыг орсоор юу гэдэг вэ? Усыг орсоор юу гэдэг вэ? тэр Юу ч хэлж өгөхгүй. тэр Водка гэдэг. Водка биш. вода. Водка шээ. А? Вода. 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 За зөв хариулсан тооцъё. Вода. Вода. За дараагийн асуулт. За залуу оноо авсан байгаа. Дараагийн асуулт халив гэж юу гэсэн үг вэ? Хин? Халив. Халуумор гэдэг. Халив. За тэр. Бэ үсэг. Хайч. Хайч биш. Халаач. Халив. Оо, юу штэ? Халив. Юу ч хийж өгөхгүй хань. Халив. Халив. Таг. Биш. Юуны таг? Юуны таг? Бах. Юу байх вэ? Халив. Би ави. Юуны таг? За зөв хариулсан тооцъё. Зөндөө олон шипи авчиж хариулж байна те. За хамгийн сүүлийн асуулт. Охин дүүгийн чинь нүхрийн хадам ээж чиний юу вэ? Охин Дүүгийн чинь нүхрийн хадам ээж чиний юу вэ? Охин нөө юу штэ? Ходууд. биш байна. Охин дүүгийн чинь нүхрийн хадам ээж чиний юу вэ? Оо ээж байна үстэй. Зөв штэ. За асуулт хариултын үе дээрээс манай отхон тоглог маань 8 оног авсан байгаа. Ган зэрэг буюу Ганаа маань 6 оног авсан байгаа гэж тэ. Тэгэхээр манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа Monfresh-ийн зүгээс нөхөө бүтээгдэхүүнүүд ихээ дээжиг бэлэг болгож байна гэж тэ. За энд бол жишээ нь одоо алюминий ундааг нэг дээжлээс өгсөн байна. За Monfresh-ийн жүржийн ундаа байна. За fresh ундаа байгаа. За мэдээж сайхан өөлөн ихтэй сүү байгаа. За өглөө сүү өгдөгөө. Машин дээр сүү асдаггүй гэж. За дараагийнхан бас бие бодорой гэж байна. Монгол хүнтэй бие бодорой гэдэг үгтэй. За ингээд манай ганцоолос Канадаас бэлэг байгаа шүү. За баярлалаа. Ингээд хаг шаг нэвтрүүлэлт орсондоо баяртай. Тэгээд хамт олонтойгоо хамт ирж оролцлоо. Тэгээд үргэлж эхнэрийн зөв шоу тоглолт маань Үлдэршний урлагийн соёлын тоолонд өдөр бүр 19 цагаас тоглогдож байгаа шүү. Хүрцэн ирж үзээрэй. Тэгээд нэвтрүүлгийнхаа бас хамт олондоос ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт үргэлж эхнэрийн зөв тоглолтын одоо хамт олон хүрцэн ирсэн байгаа. Найзууд төслийн хамт олон тий. За ингээд та бүхэн ажил үст өндрөөс өндөр амжилтыг хүсье ёо. Баярлалаа. За баярлалаа. Ирэх 7 өдрийн энэ цаг мөчнөр гэдэг уулзсан. Баярлалаа. Баярлалаа.